За намайг Улаанбаатар хонхтой Талан Жаргал гэдэг. Би Тархайн бодийн сургуулиас оролцож байгаа. Би энэ chemistry фото уралдаанд анхны жилдээ оролцож байгаа. Манай туршилтын нэрийг Brownie Могоо гэдэг. Brownie Могоог хийхин тулд эхлээд эсэн чихэр болон хүнсний соодыг холиод спирт дээр чиглэсэн эсэн дээр тавьж шатааж байгаа. За тэгээд organic base шатгаараа нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг. Нүүрс хүчлийн хийг тусламжтайгаар ийм хөөсөн зөөлөн хэлбэртэй тийм үнс үсэж байгаамаа. За тэгээд яхаа Brownie Могоо гэж нэрлсэн бэ гэхлээр тийм эсний дотроос хар могоо ингээ урган гарч ирж байгаа юм шиг хийж харагддаг. Тийм болохоор Brownie Mogoo гэж нэрлсэн. Тэгээд надад болохоор энэ туршилтын ингээ хамгийн гоё үйл явдал нь болохоор ингээд яг ингээд ийм атгахын хэмжээний тийм бодисноос тийм том ингээд могоо шиг тийм том юу гарч байгаа үс гарч байгаа юм гоё санагдсан. Тийм би болохоор энэ уралдаанд анхны жил оролцож байгаа. Тэгээд анхандаа бол уралдаанд орж байгаа гэж тэгээд амар сандарсан. Тэгээд сүүлдээ тэгээд юу уралдаанд оролцсон их гоё. Тэгээд багштайгаа ч гэсэн их гоё туршилт хийж чадсан. Тийм ба. Баярлалаа.